Магадгүй хүн бүр нас бараад мөнхийн улсад орохыг хүсдэг байх. Хинч тамд орохыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ та мөнхийн улсад очисон ч хаашаа явахаа мэдэхгүй яах болоо гэж боддог. Төрчихвээ гэж санаа зовох хэрэггүй. Библиэд хэлснээр Есүс бол бидний аврагч бөгөөд бид нас бармагцаа түүнтэй хамт байх болно гэж хэлдэг. Паул биеэсээ холдож эзэнтэй хамт байхыг илүүд үзнэ гэж хэлсэн байдаг. Завсрын газарч үгүй, цаг хугацааны сааталж үгүй. Паулын хэлснийг анзаарвал тэрээр биеэсээ хол байх нь мөнхийн улсад байхтай адил гэж хэлээгүй. Энэ нь гайхалтай зүйл байж болох ч үүнээс ч илүү гайхамшигтай зүйлийг тэр хэлсэн. Бид нас бармагцаа тэр даруй эзний оршихуйд түүнтэй хамт байх болно. Түүнтэй ойрхон. Паул биеэс хол эзэнтэй ойр байхыг илүүд үздэг гэж хэлсэн. Эзэнтэй хамт гэртээ байх гэсэн ойлголт танд таалагдж байна уу? Мөн Паул хэрэв бид амьд байх үед эзэн иргэн ирвэл юу болохыг хэлсэн байдаг. Тэрээр Есүсээр нойрсох ёстыг Бурхан түүний хамт тийхүү авчирна гэж хэлсэн. Тэрээр үргэлжлүүлэн дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. 1-р Тесалоник 4:17. Та анзаарсан байх. Эзэнтэй хамт гэсэн гайхалтай үгийг та бодоод үзтээ. Танд хамгийн их хайртай, таны төлөө загалмай дээр амиа өгсөн, таны амьдралын туршид тантай хамт алхсан, олонтой залбирч ярьсан тэр нэгэнтэй хамт байх болно. Үнэхээр түүнтэй хамт гэртээ үрд байх болно. Ямар гайхамшигтай амлалт вэ? Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг